За манайхаа яг одоо онгоцонд явж байна. Байгалаа нь яг сар гаруй хугацаанд одоо Монголд ээж аав, элхэн садан, найз нөхөдтэй эрхлээд сайхан амраад тэгээд эх орныхоо үзэсгэлэн сайхан байгаал цээж тэнүүн энэ агаарыг амьсгалж агаад ингээд одоо буцаж гин. Тэгээд мэдээч хэрэг буцаад бол нөө bittersweet гэдэг шиг ингээд жоохон гонигтай. Гэхдээ буцаад ингээд химийн амьдралтаа орохдоос баяртай байгаа. Тэгээд сэтгэл гэх юм бол би өөрийнхөө сэтгэлгээ л өөрчилсөн. Надаас өөр юу ч өөрчлөгдөөгүй. Тэгээд сэтгэлгээгээ өөрчилсөний ачаар би ингээд сайхан тайван тэнүүн амьдрах боломжтой болоод байна. Тэгээд бас одоо ингээд жил гаруй өмнө нөгөө гүрийж ажилладаг байсан хүн чинь одоо яалтчгүй гүрийж ажиллаж чадхаа болонгуудаа яасан бэ гэхээр одоо өөрөөр юу нь яаж тий мөнгө олж олдгийг гэдгийг бас сураад суралцаад тэгээд эхний ээлжийнх нь нөгөөжийг аль хэдийн хүртээ явж байна. Сая Монголд ээжсэн чинь бас миний данс руу ингээд мөнгө ороод эхэлсэн. Тэгээд тэр надад аягүй сонир мэдрэмжсэн. Би ч урд нь дандаа л гүрийж ажил хийж гар хөлөөрөө хөдөлж иж ажиллаж мөнгө олт юм байх гэж бодсон чинь одоо ингээл тэ уцаараа бичлэг хийгээл тэ сошиал медиа дээр тавиал тэгэл affiliate marketing тэгээд энэ сошиал медиа хөгжүүлэлтийн хичээлүүдийг сурж байгаа. Тэгээд тэрүүгээр дамжуулаад л ингээд нэг хөөхөн их биш одоохондоо би ихийг болоогүй. Гэхдээ нэг ингээд хөөхөн орлого болоод эхэлсэн. Тэгээд чам ч гэсэндээ юм боломж байгаа шүү. Гэртээ суудаг. Тэгээ бас яг ингээд ажиллах боломжгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр тийм хүмүүс байвал сошиал медиа хөгжүүлэлтийн хичээлийг аваарай. Тэгээд авсныхаа дараагаар найз нөхөд болон өөрийнхөө сошиал медиагаар дамжуулаад нөгөө хичээлээ бас дахиад affiliate буюу нөгөө нэг цаашаа зарж хувь авах боломжтой. Зарах биш юм цаашаа хэлснийхаа төлөө хувь авах боломжтой бас юм байдаг. За тэгээд мэдээч хэрэг ганцхан тэр хичээл дээр биш нэ сурсан юм одоо тийм нөгөө амьдралдаа хэрэгжүүлээд бас цалин орлого олох боломж бас байд юм Тэгээд энэ талаар бас мэдэх хүсэлтэй хүн байвал надтай бас холбогдож болно. Тэгээд удахгүй та хэдтэйгээ Монголд аялал ямар байсан талаар сэтгэлийнхаа талаар миний хувьд бас олон жил Монголд амьдраагүй учраас юу өөрчлөгдсөн байсан яасан талаар ярилцъя гэж бодож байна. Ингээд тун удахгүй шинэ YouTube new episode-ороо уулзъя гэж бодож байна. За түр баяртай.